тий. За сайн байна уу манайхаа. Цайлын шинэ видео эхэлж байна. Амсаасаараа end note-ийн тухай хэлцэж байна. За эхлээд нь бүтээр нэг текст бэлдсэн байгаа. Material method-оос. За ингээд янз бүрийн аргачлалууд ингээд нөгөө нэг оруулсан байгаа шээс энэ citation бүтээр олж хийхдээ гонхон байсан учраас энэ нэг хэлүүд харуулъя гэж бодлоо. Одоо шил энэ Clastal V тэгээ Mega X iTool гэдэг энэ аргачлалуудыг хэрэглэсэн байгаа програмуудыг. За эднэр дээр нөгөө citation нь оруулах нэгдүгээр шүү дээ. Яг энэтэй холбоотой. Тэгэд ер нь бол айгүй олон янзын нэг хүмүүсийн арга байдаг л та. Гэхдээ ер нь яг нөгөө end note-ийн жишээнүүдийг үзэх юм бол айгүй олон аргаар байгаа. Гэхдээ битээр бол өөрсдийнхөө нөгөө хаваар харуулах гэж юм тий. За end note руу орноо. Go to end note гэдэг ороод. Go to end note. За энэ Clastal V гэдэг програмыг энд зүгээр юуг нь хийж болно? Түлхүүр. Чи одоо заавал нөгөө юуг нь хэлэхгүй л шүү дээ. Энэ зөвхөн ингэ тайтлээр наад эсвэл author-ын нэрээр хийж болно өөрийнхөө мэдж байгаа бол тий. Эсвэл жилээр нь тэр author-ынхаа яг тэр жил гарсан. Эсвэл энэ Clastal V-ийн тухай яг тэр тухайн ямар хэдэн онцлог тий гарсан нь гэдэг нь хайвал илүү нэг наривчиж хайж байгаа байхгүй. За тиймгүүтээ онлайнд ингээд дөрвөн төрлийн ингээ хайлтын систем аа more гэдэг зөндөөч үйл гаргаж болно. Тий. Би бол энэ дотроос PubMed дотроос аяа. PubMed дотроос Clastal V гэсэн. Окей. За ингээ гаргачлаа. 10 чинь тий. За эндээс яг миний хүсээд байгаа paper бол энэ Thompson-ийн multiple sequence alignment энэ одоо Clastal V, Clastal X-ийг ашиглаж яаж энэ sequence alignment хийх вэ гэсэн. За энүүнийг идэвхжүүлээд copy dot өөрийнхөө folder дотор ингээд library штэ. Одоо энэ тэрийг бүрдүүлэх гэж байгаа library test. За энүүгийг одоо тиймгүүд энд тавьчихдаг гэж байгаа анзаарч байгаа бах тий. За одоо яг энэ Word дээр шалгая. За энэний арт тий. Энэний арт за энэ орчиж байна. За дараа нь iTool-ыг хийе тий. Яг интернетээс гараад PubMed-ээс суурчлаа. За нэг iTool-ийн тухай бүх юмнууд энэ ингээд нөгөө version агсан болгонууд бас байна. Хамгийн анх 2007 онд гарч ирсэн надад хэрэгтэй. За энэ нэг яг copy dot өөрийнхөө library гэх юм. За энэнийг идэвхжүүлж чагаад одоо шинийг шалгачих нэг өөрдөө зөв газар энэ тий. За яг курсор хааны нь яг тэнд орж байгаа шүү. За тийм болохоор би Word руу ороод шалгаад байгаа шүү. За iTool нь байна шүү дээ. За ингээд нэг оруулсан аль paper нь урдаа байна. Тэрнгээр юугаад гараад ирчин тий. За ингээд оруулчих болно. За тэгээ citation style болохоор яг хөө ингээд янз бүрийн ингээд одоо энэ болохоор зэрэг өөр стайлаар тий. Эсвэл одоо ингээд одоо чиний яг хэрэгтэй байгаа paper-ны journal өөр тий. Одоо энэ Science Advance гэдэг paper яг гэх юм бол reference байх хэрэгтэй гэх юм бол одоо Science Advance-д чинь apply гэж байгаа бол submit гэж байгаа юм дээр өөрчлөлт зүгээр л энэ style руугаа ороод сонгоо явуулчих шүү дээ тий. Select another style гэж байгаа л одоо яадлыг сонгох байлаа.
агрономи за юу гэж яах вэ? Nursing science за ингэж солигдсон. Тэгэл энэ citation-ы энэ юу маань арслын библиографи цэглүүдийн авдаг байна шүү дээ. За энэ болохоор интернетээс манай уншсан пейпер таны компьютер дээр PDF-ээр байхгүй ашиглана. За таны компьютер дээр PDF-ээр байвал яаж PDF-с оруулах вэ? гэдгийг харуулъя. Тэгэхээр зөвөр өөр нэг юу тохиолоод. За өөр юу? Өөр Word дээр юу оруулаад текст нэрч тий. За энэ абстрактыг аваад за одоо нөгөө citation хийж үзүүлэх тий. Одоо болохоор зэрэг ямар ч нөгөө авцалдаагүй хоорондоо авцалдаагүйгаа хийм шүү. За сая бол яг ингээд нөгөө авцалдаатайгаа тэгэхээр хайгаад яг энд бол яг л энэ л citation-ыг би хүсэж чинь ингээд оруулаад ирсэн юм да. Одоо зүгээр л та хэд ямар аргууд байж болох уу гэдгийг харуулах гээд ямар ч авцалдаагүй өөр хийм шүү. За тийм болохоор утга санаанууд авцалдаагүй аргачлалыг нь хараарай. За одоо энэ нүд рүү яваад нийлээ файл руу очиод import гэж байгаа нөгөө нэг citation хийхийг хүссэн файлуудаа импорт хийж авч ирнэ тий. Одоо жишээлбэл тэр чигээр нь бүгдөө ингэ импорт хийж тий. Энэ одоо уншсан бүх пейперээ нэг фолдерт хийчихэж байгаа л тэр фолдертой PDF-ээ бүгдөө ингэ импорт хийчихэж байгаа байхгүй тий. Тийм болохоор зөв дахиж нөгөө нэг саяных шиг тэгж хайгаал тий. Нэг бүршлээ хайгаал цаг ямар ч тийм байхгүй. Зөвхөн нөгөө өмнө нь уншиж ирсэн пейпернуудаа бүгдийг аяг амархаа оруулчих. За одоо мэдээллүүд нь бүгд байдаг пейперүүд байна. Байхгүй пейперүүдс байна тий. Одоо энэ нөгөө access байгаа пейперүүд болохоор зэрэг ингээд бүх мэдээлэл нь шууд автоматар ороод ирж байгаа байхгүй. Интернет accessтэй пейперүүд нь зөв үнгүй ингээд даунлоод хийгддэг пейперүүд гэсэн үг шнэ. А энэ хоёр одоо жишээлбэл үнгүй ингээд нөгөө даунлоод хийгдэхгүй нөгөө ямар нэгэн мөнгө төлөх ч юм уу заа тийм асуудалтай пейперүүд болохоор зэрэг ингээд мэдээлэл нь орж ирэхгүй. Одоо энийг бүгд хоосон баз. За энэ нөгөө орцсон PDF маань байгаа шүү дээ тий. За эхний юун дээр авчи. Эхний үйлдэл дээр авчи тий. Одоо яг энд яг хэрэгтэй бид нар нөгөө пейпер одоо сонгоо оруулах чинь тий гэж бодож байгаа шүү, төсөөлж байгаа шүү. За энүүнийг авчих. За энэ пейперийг авчи яг гэх юм бол пейпер дээр дараа тэгээд citation ингээ ороод ирнэ. Тэгээд дараагийн үйлдэл дээр хоёр дахь нь ороод ирж харуулъя. Курсор хаана авчин тэнд нь тий. Ингээ ороод ирж байгаа маа. За одоо жишээл нэг юу байхад ингээд энд нүд дээр байх ямар юм хүн болгонд мэдэрч. За одоо энэ хамгийн сүүлийн нэг би ихлэ хийчихье. Энэ нүд дээр тий. За 3 дахь миний би хийчихье. Энд нэг 3 дахь боллоо шүү дээ. Тий энэ Ли гэдэг хүний oral administration. За ингээ явж итэл яасан би магадгүй нөгөө өмнө нь дахиад нөгөө юугаан орчихсон байна. Энд референсыг орчихсон байна тий. Энэ дээр би энүүнийг оруулах хэрэгтэй. За арай өөр юм оруулъя. Man гэдэг энэ хүн оруулах. За. Энгүүд энэ маань 3-аар сонгогдож байгаа шүү дээ тий. Man гэдэг хүний 3-аар ингээд яг өөрөө шууд автоматар засаа явдаг болохоор тий. За тийм болохоор зэрэг өмнө хооронд оруулах ерөөсөө асуудал байхгүй. Зүгээр л яг олцсон референс дорн урд хойно хамаагүй ингээд оруулаад явж байгаа л тэгэл бүх референсээ дуусгах штеп. За одоо энд тэгвэл заавал юу лээ? Энийг оруулъя гэдэг юм тий. За тийм. За наадах ч оруулъя. За тэгвэл мануалаар оруулъя. Мануалаар оруулъя. Энийг PDF-ээр нээгээд title скоптод за ямар журнал allergy
Энэ ихнээс нь За ямар волюм? 58. Хуудсан 139-өөс 145. За. За ингээд Хаачих зүгээр тийм. хаагаад сэвэлчин. Тэр нөгөөдөг чинь ингээд бүтэн болоод Одоо citation хийхэд бэлэн болоо тийм. болчихоо. Бид нар бол нөгөө мэдээллийн яг нөгөө гараар орууллаа шүү дээ. Тэгээ энийг одоо хаана оруулах гэдэг вэ? энд оруулах гэдэг байгаа шүү дээ. Хаана оруулах гэж курсор аваачаад энэ рүү яваад саяны мануалаар шивсэнгээ энийг жоохон томруулж авах. За ингээд оруулж байгаа. Энэ бол одоо 3 дугаар намигдчихлоо шүү дээ. За. Тэгсэн чинь одоо тэгвэл саяхан шиг гараар оруулахаар хэвчээ байгаас тийм. Тийм болохоор зөв нөгөө Google Scholar-аас яаж оруулах? За тэгвэл энэ пейперийг Google Scholar-аас хайж үзье тийм. За энэ пейперээ Google Scholar-аас авчиръя. Олъё. За энэ шүү дээ. За тэгээд citation. Дарлаа. Энд нөтөрөө татлаа. За. Энд нөтөр нээж ягаад дарангуутыг автоматар ороод ирж байгаа. За энэ нэг одоо library руу гоо. Манай library. Одоо энэ ч болохоор imported reference гэдэг утгаас энэ нэг одоо энэ нөгөө өөрийнхөө library руу оруулж шүү дээ тийм. Тийм болохоор энэ шүү дээ тийм. Нэг сонсдог чи. За. Хоёр өгч. За. Энийг одоо нөгөө би хэлдэг хүсээд байгаа өгөөд за хэлүүлээ. Энд нэг. За энэ үг гарт шүү дээ. За ингэ орсон. За ингэ саяны PDF-үүд ингэ оруулчлаа шүү дээ. За. За ингээд пейпер ингээл 1 2 3 4 гэл ингээл хийж үгүй хэдэн 100 муугаар нь хийжтэй нөгөө ревю бол тий. За тэгчээд одоо нөгөө нэг apply хийх нөгөө пейпернийхаа стайлд нь тохиолдсон шүү дээ тий. За тэгвэл яаж явах вэ гэхээр энд одоо select another гэж байгаа энэ нэг ер нь ихэнх пейпернуудын нэг бэйжлээд л да. Гэхдээ одоо энэ дээр байхгүй тохиол бас байгаа хгүй тий. За жишээлбэл за ямар ч хамаагүй нэг пейпер энд тэр тохиолдолд яах вэ гэхээр за тэгвэл ямар хэрвээ энэ саяны тэр нүунд байхгүй байна гэх юм бол татаж авах хэрэгтэй. За ямар пейпер хийх гэх вэ? Түрүү. За cell theory. За end style. Cell theory end style. Энэ cell theory чинь cell-ээр явж юм байна тий. Тийм болохоор Journal of Membrane Biology. За энэ рүү орё. За энэ нэг формат руу орчих. All style биш тий. Яг тэр бид нар нөгөө end style юм байгаа. За яг энэ membrane biology гэдэг энэ журналыг болохоор зэрэг татаж авах. Энүүнийг татаад авчихъя. За энэ дээр дараад одоо яг end note-ийнхоо end note дээр санаа save as гэдэг. За юу гэж нэрлэх вэ гэж яг энэгээр нь л нэрлэлчээ тий. J membrane biology гэнэ. За бид нар одоо нөгөө энэ стайл өөрчлөх гэж байна шүү дээ. За ингээд санчаад хаач. Word дээр орчоод. За одоо Word дээрээ стайл руу ороод
J. J membrane biology гэсэн юм. Энэ Membrane biology. За ороод ирсэн байна. за энүүнийг яг энэ стайлер болох юм гэвэл энэ choose. Бүгд өөрчлөгдөж байгаа тийм. Ингээ яг тэр журналын стайлын дагуу яг бүгдээр өөрчлөгдөд автоматар одоо энэ нөгөө тоо дээшээ сөрөжгдөд нөгөө юу исэн шүү дээ тий. Дээр жижигхэн тоо иснүүд маань ингээ бүгдээр яг эднийх болохоор энэ он аутрын нэр оноор явт юм тий. За ингээд солигчж байна. За ингээд тэгэл энэ юм уугаа ингээд нөгөө яг л өөрчлөж өөрхөн үнэлж чинь бүгдөрөнгийн нэг юу харуулгал тий. Хэмжээгийн ингээд нэг стайл болгоод юм. За ингээд болоо. За ийм бисэн байна. Би бас сайн сурч авлаа. За Ингээл янз бүрийн аргаар хийгээд байна да. Тэгэл өөр зөндөл арга байгаа. Тэгэл одоохондоо бол иймэрхүү эднэрээр ерөөхдөө нэг хийхэд болоод юу нь болчих واخа. Дайжгүй юм хийж шүү. өөр арга байх юм бол бас шеэрлэрээ бид нэртэй. Өөр юм гэсэн амархан яг нэг хийгээд ирэхээр зэрэг тэгээд нэг гарт ороод яг нэг юм өөр юм гэсэн юм явдаг гэсэн талчт юм аа тий. За тэгээд нэр одоо энэ ингээд манай library үүссэн байгаа шүү дээ тий. Одоо тэгэхээр 10 энэ дотор чинь түрүүний пейперийг яваа юм шүү дээ. Тийм үү түрүүний. Одоо ингээ холилтчод агаад тийх юм бол яг одоо чи 2 3 пейпернийх ингээ чиний энэ library холилчод их юм бол групп үүсгээд эндээ одоо жишээлбэл одоо 1 2 3 гэсэн пейпернийх байна гэх юм бол групп үүсгэж чаад ийшээгээ нөгөө нэг яг зөвхөн нэг юугаа тий хэвлээ. Одоо энэ хоёрыг ч юм. Тийм наад хоёр ч нөгөө юуных тий кат хийчих. Кат хийхээр тэгээд юм. За одоо зөвхөн энэ хоёрын нөгөө ихний пейперныг бол энд тий. Нөгөөдүүл маань болохоор гурав дөрөв тавч. Нэштэй тий. За нөгөөдүүл маань хэрэгтэй нүд нь контрол. Катлч. Тип юм. Нэг хоёр болчихсон. Энэ арай. Дахиад ороод. Түрүүний болоо юм тий. Yes. За одоо ингээд дараа нь аль пейпер дээр аль референс оруулах пейпернийхаа нэрийг олдгоогүй. Эцэгцтэй ингээд явчих штэ. За тэгээд санч штэ. Яа сандуулээ? Мартсан болов. Export options. No, save as endnote library. Энэ юу document desktop дотор. За desktop дотор юуны хэмжээ зэрэгтэй. Тийм. Окей. Энд ч my endnote library. За тэгэл энүүнийг копид бол юунда хийдүүлээ. Флашн дээр игээл хаанч явсан. Хамт цугтаж бид дээрээ гэл явна штэ. Тэгээ дараа нөгөө нэг хэрвээ одоо жишээлбэл нөгөө бас ингэж үзүүлээ л та тий. Бид чи. Одоо яг нөгөө нэг endnote library чинь чамд хэрэгтэй болоод байна штэ. Одоо л автоматар гараад ирэх байна та. За тийм үү тий. Хэрвээ ингээ автомат юугаад өөр хүний компьютер дээр яхад чинь open library гэдэг. Тэгээд санийхаа энэ нэг л ингээл яг энэ чинь гарч ирнэ л нэг адилхан юм байна. Тэгэл яг нөгөө 1 2 3 дугаар пейперний чинь юу вэ? Ингээл яг пейпернийхаа
референсүүдийг байна. Тэгээ шеэр өдр хийдэг аргууд бас зөндөө байгаа. За тэгээ тэднийг бас фоллоу хийгээрэй. За. Өнөөдөр видеоны юмэрхүү. За олон пейпер гаргацгаарай. За ингээд одоо уусаалаашсан пейпер өсөө гэж боллоо. Өнөөдөр чиг тусгайлаа. За. За баярлалаа.